тогтоолын төслийн 1-3 дээр тогтоосон шалгуур шаардлагыг хангасан суралцагчдад гэд ингэж байж байгаа. Тэгэнгүүтээ энэ дээр ингэж байгаа байхгүй, засгийн газраас баталсан боловсролын тэргүүлэх чиглэл гэдэг тусдаа нэг чиглэл гарах нь гэж би ойлгож байна. Одоо нөгөө манай 14 төсөл дээр одоо ажиллах боловсруучч гэдэг юм уу те. Энэ нэг тусдаа бичиг гарна гэж би тэгж ойлгож байна зөв үү гэдгээс. Хоёрт нь дахиад эрэлттэй мэрэгжил гэж байгаа. Эрэлттэй мэрэгжил гэдэгт миний нөгөө яриад байгаа нөгөө протецчин хил засаж хөдөлгөөн засалж хөдөлмөр засалж маань орох үлээ. Энд чинь тусдаа дахиад нэг юм чагсаалт байх уу гэдгийг асуух гэдэг. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ гэдэг энэ 90 3 янзын ойлголт байна уу гэдгийг асууж байгаа. За ингээ явж ангууд нэгin 9 рүү харахаар дэлхийн шилдэг их сургуулиуд гэдэг дахиад орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 4 янзын ийм тодорхойлттой юм болохоор одоо жишээлх юм бол зүгээр одоо юу гэдэг нь Завхан аймагт амьдардаг одоо би 12 дугаар анги төгсөж байгаа би миний орсон сургууль маань өөрөө энэ засгийн газрын чиглэл үү, эрэлттэй мэрэгжил үү, эсвэл дэлхийн шилдэг үү гэдгийг одоо харахын тулд аль хэсэгт нь орох вэ гэдэг энэ жоохон юм толгой эргүүлсэн юм шиг болоод байна л да. Эн чинь бол яг үүндээ нөгөө хүүхэд нь тэтгэлэгт одоо орж байгаа эцэг эхчүүд янз бүрийн одоо хүмүүсийн нэг уншин шүү дээ тий. Тэгэхээр энэ ангиллыг нэлээд сайн зэгцэлмээр л санагдаад байна. Нэг болгомоор юм уу гэж бодогч байна ажлын хэсэгт. Бас нэг юм дахиад одоо асуух гэдэг. 2 дахь удаагаа суралцах гэдэг юм энэ дээр ер нь яригдал байгаа. Гэхдээ тэр 2 дахь удаагаа суралцах гэдэг дээр миний хэлээд байгаа санаа болохоор нөгөө эмзэг бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэрэгчлүүд буюу эцэг эхчүүд өөрсдөө нэг болохоор эцэг эхчүүд өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй биш шүү дээ. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байхгүй юу? Тэгвэл тэр хүмүүс бол өмнө нь өөр мэрэгчлэлтэй сурж агаад амьдралын янз бүрийн асуудлаар одоо юу гэдгийг хүнтэй гэрлээ суусан чинь хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төрчихжээ. Одоо би энэ хүүхдэд нэгэнд асрах юм байна насан туршдаа. Тэгэхээр би одоо энэ чиглэлээр сурья гэд ингэ сонгож байгаа хүмүүс чинь нөгөө тэтгэлэггийн зориулалт бүлэг болох оюутан нас нь өнгөрчөөд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүст одоо тэтгэлэг өгдөг энэ боломж ер нь нээгдэх үү? Би асуугаад байгаа юм л да давхар. Тэгэхээр энийг одоо би энэ нэгийн дөрөвтөө хамааруулж ойлгож болох уу? Энэ өгүүлбэрийн дор энэ байх үгүй юу гэдгийг асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр манайхан энэ дээр ингээд би тоо харахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг тоо бол тусдаа байна. Харин эцэг их нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд хүүхднээс сурсан тоо гэдэг нь дахиад тусдаа баймаар байгаа байхгүй. Тэгэхээр энийг сайн хармаар байгаа. Нөгөө талд болохоор нөгөө хил засаж хөдөлгөөн засаж чинь хүн ирэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ хэрвээ ээж аавд нь 2 дахь удаагаа суралцах боломж олгочих юм бол суралцах гэсэн ээжүүд байгаа. Одоо сурж байгаа ээж аавд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нэг мөр болгоод энэ шийдвэл яасан бэ гэсэн асуулт байна. За Наранбаяр сайд хариулах уу? За ажлын хэсгийн 8. За энэ юуны сая тэр эрэлттэй тэргүүлэх хөдөлмөрийн зах зээл 1-3 дээр зах зээлийн эрэлт хэрэгцээ гэсэн ийм эрэмтлэлтийн зүйлийн тулд энэ тэргүүлэх гэдэг нь бол эрэлттэй хоёрыг бол засгийн газрын тогтоолоор шинжилдэг 5 жил тутамд энэ жил бол шинжилх жил нь болж байгаа. Тэгээд тэргүүлэх гэдэг нь бол засгийн газрын зүгээс тухайн одоо жишээлбэл энэ 14 мега төсөлтэй холбоотой үүнтэй хамаарах юм салбарууд гэсэн ийм байдлаар ойлгож болно. Эрэлттэй гэдэг нь бол зах зээлийн тэр эрэлтийг бас зааж хэлээд байгаа. Энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний энэ ирэмбэлсэн юуг бол энэ хөдөлмөр гэр бүл хөдөлмөрөд нийгмийн хамгааллын яамнаас ингээ гаргаж идэг ийм зүйлүүд бий. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо эцэг эхчүүд одоо энэ өөрсдөө мэрэгжлээс суралцсан тохиолдолд одоо дэмжлэг өгөх үү гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ одоогийн байдлаар би бас ингээд тоогоо тодруулаад асуухад нэг 29 эцэг суралцсан байгаа юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол зээлийн сангаас биш одоо тийм журам байхгүй учраас яамны зүгээс бол дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. За тэр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөр суралцагч, за эцэг нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөр суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч эднэр гээд ийм тоонууд бол манай яамн дээр бий. За танд ингээд энийг 24 оны байдлаар жишээлбэл өөрөө хөгжлийн бэрхшээлтэй 548 суралцагч сурч байна. За эцэг их нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй 548. За хөдөлмөрийн гэр бүлийн аль нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь бол энэ чиглэлээр ингээд зээл дэмжлэг аваад сурж байгаа ийм одоо оюутны тоо бол 2123 байна. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн мэдээнүүд нь бол байж байгаа гэсэн үг.
Тий яг хав тодруулах уу та? За саранчлалын гишүүн тодруулъя. Тэрний өмнө яг нэг юм за саранчлалын гишүүн тодруулъя. Тий. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй биш ээж аав нь за хүүхдтэй ээж аавын хувьд нэг асуудал байгаа. Нөгөө талд ээж аав нь хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол бас нэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө энэ хил засаж хөдөлгөөн засаж гэдэг дээр чи хүн ярихгүй байгаад байна гэдэг чинь одоо энэ бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахаар сонгосон мэрэгжлийг сонгож байгаа хүмүүс бол 18-тай 19-тай хүүхдүүд биш байгаад байна. Ээж аав нар өөрөө бас сурах гээд байна л гэдэг байгаа. Тэгэхээр тэр ээж аав нар бол 2 дахь мэрэгжлэрээ сурж байгаа юм уу? Эсвэл нөгөө тэтгэлэг авах нөгөө нас нь 18 9 гэдэг нас давсан тий одоо жишээлбэл 30 40 настай ээж аав байж болно шүү дээ. Гэхдээ би 2 дахь мэрэгжлээ сурыг. Гэхдээ миний сурч байгаа мэрэгжил нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах энэ одоо протез үт юм уу, хиймэл хөл үт юм уу, одоо хил засалж хөдөлгөөнч болох гээд байгаа үед дэмжихүүл гэдэг асуудлыг асууад байгаа байхгүй. Энэ болцоо байх. Юу хоёр юм хэлмээр санагдаад байна да. Нэгдүгürt юу байгаад байгаа маа саранчлалын гишүүн юу? Энэ нөгөө тэргүүлэх тэгэл одоо эрэлттэй мэргэжлийн тэргээд нэг дандаа нэг боловсролын эрхийн хуультай холбоотой асуудлууд байгаад байгаа учраас боловсролын эрхийн хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиутай холбоотой асуудлууд байгаа учраас хэдүүлийн тогтоолын төслийн энэ нэгдүгээр хэсэг дээр тэр хуулийнхаа заалтуудыг дурдсан өвчмөр юм шиг байна. Тэгвэл илүү тодорхой болоо саранчлалын гишүүний яриад байгаа юмнууд тодорхой болчих واخ. Тэгж болох бах те манайхаа. Нэг хоёрдугаарт нь юуны асуудал байгаа юм. Энэ саранчлалын гишүүний энэ яриад байгаа тэр нэг тэргүүлэх эрэлттэй мэрэгжил гэдэгт эдгээр хасагчих үедээ тэгвэл орч чадахгүй штэ гэдэг асуудал яриад байгаа учраас энийг энэ тогтоолдоо заалт болгоод оруулчих л дээ. Одоо угаасаа ингэн саранчлалын гишүүн хэдүүлээ дэгийн тухай хуулиар асуулт асууж хариултаа авч дуусчаад үг хэлнэ үг хэлэхдээ хэдүүлээ юу яа. Зүйл заалт болгон дээр нь санал руугаа явчих. Ингээд томьёолоо гээ. Тэгэхээр түрүү Эрдэнэт гишүү ярьж байсан, саранчлалын гишүү ярьж байсан, одоо тэгээ бас асуулт асуух энэ юутай байгаа гишүүд томьёолоо бичээд санал хураалгач. Тэхөө. Тэгээ нэмий гэдэг зарчмыг саналаа игээд ингээд явуулчихвал амар болох. Тогтоолын төслийн 1-ийн 3 дээр тогтоосон шалгуур шаардлагыг хангасан суралцагчдад гэд ингээд байж байгаа. Тэгэнгүүтээ энэ дээр ингэж байгаа байхгүй засгийн газраас баталсан боловсролын тэргүүлэх чиглэл гэдэг тусдаа нэг чиглэл гарах нь гэж би ойлгож байна. Одоо нөгөө манай 14 төсөл дээр одоо ажиллах боловсруучч гэдэг юм уу те. Энэ нэг тусдаа бичиг гарна гэж би тэгж ойлгож байна зөв гэдгээс. Хоёрт нь дахиад эрэлттэй мэрэгжил гэж байгаа. Эрэлттэй мэрэгжил гэдэгт миний нөгөө яриад байгаа нөгөө протезчин хил засаж хөдөлгөөн засалж хөдөлмөр засалж маань орох үлээ. Энд чинь тусдаа дахиад нэг юм чагсаалт байх уу гэдгийг асуух гэдэг. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ гэдэг энэ 90 3 янзын ойлголт байна уу гэдгийг асууж байгаа. За ингээ явж ангууд 1-9 рүү харахаар дэлхийн шилдэг их сургуулиуд гэх дахиад орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 4 янзын ийм тодорхойлолттой юм болохоор одоо жишээлх юм бол зүгээр одоо юу гэдэг нь Завхан аймагт амьдардаг одоо би 12 дугаар анги төгсөж байгаа би миний орсон сургууль маань өөрөө энэ засгийн газрын чиглэл үү, эрэлттэй мэрэгжил үү, эсвэл дэлхийн шилдэг үү гэдгийг одоо харахын тулд аль хэсэгт нь орох вэ гэдэг энэ жоохон юм толгой эргүүлсэн юм шиг болоод байна л да. Эн чинь бол яг үүндээ нөгөө хүүхэд нь тэтгэлэгт одоо орж байгаа эцэг эхчүүд янз бүрийн одоо хүмүүсийн нэг уншин шүү дээ. Тэгэхээр энэ ангиллыг нэлээд сайн зэгцэлмээр л санагдаад байна. Нэг болгомоор юм уу гэж бодогч энэ ажлын хэсэгт. Бас нэг юм дахиад одоо асуух гэдэг. 2 дахь удаагаа суралцах гэдэг юм энэ дээр ер нь яригдал байгаа. Гэхдээ тэр 2 дахь удаагаа суралцах гэдэг дээр миний хэлээд байгаа санаа болохоор нөгөө эмзэг бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах мэрэгчлүүд буюу эцэг эхчүүд өөрсдөө нэг болохоор эцэг эхчүүд өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй биш шүү дээ. Хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байхгүй юу? Тэгвэл тэр хүмүүс бол өмнө нь өөр мэрэгчлэлтэй сурж агаад амьдралын янз бүрийн асуудлаар одоо юу гэдгийг хүнтэй гэрлээ суусан чинь хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй төрчихжээ. Одоо би энэ хүүхдэд нэгэнд асрах юм байна насан туршдаа. Тэгэхээр би одоо энэ чиглэлээр сурья гэд ингээд сонгож байгаа хүмүүс чинь нөгөө тэтгэлэггийн зориулалт бүлэг болох оюутан нас нь өнгөрчөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүст одоо тэтгэлэг өгдөг энэ боломж юу нэгдэх үү би асуугаад байгаа юм л да давхар. Тэгэхээр энийг одоо би энэ 1-4-т хамааруулж ойлгож болох уу энэ өгүүлбэрийн доор энэ байх уугүй юу гэдгийг асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр манайхаа энэ дээр ингээд би тоо харахаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэдэг тоо бол тусдаа байна. Харин эцэг их нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд хүүхэд нь сурсан тоо гэдэг нь дахиад тусдаа баймаар байгаа байхгүй. Тэгэхээр энийг сайн хармаар байгаа. Нөгөө талд болохоор
нөгөө хил засаж хөдөлгөөн засал чинь хүн ирэхгүй байгаа шүү дээ. Гэхдээ хэрэв ээж аавд нь 2 дахь удаага суралцах боломж олгочих юм бол суралцах гэсэн ээжүүд байгаа. Одоо сурж байгаа ээж аавдас байгаад байгаа хгүй. Тэгэхээр энийг нэг мөр болгоод энэ шийдвэл яасан бэ гэсэн асуулт байна. За Наранбаяр сайд хариулах уу? За ажлын хэсгийн 8. За энэ юуны сая тэр эрэлттэй тэргүүлэх хөдөлмөрийн зах зээл 1-3 дээр зах зээлийн эрэлт хэрэгцээ гэсэн ийм эрэмтлэлтийн зүйлийн тулд энэ тэргүүлэх гэдэг нь бол эрэлттэй хоёрыг бол засгийн газрын тогтоолоор шинжилдэг 5 жил тутамд энэ жил бол шинжилх жил нь болж байгаа. Тэгээд тэргүүлэх гэдэг нь бол засгийн газрын зүгээс тухайн одоо жишээлбэл энэ 14 мега төсөлтэй холбоотой үүнтэй хамаарах юм салбарууд гэсэн ийм байдлаар ойлгож болно. Эрэлттэй гэдэг нь бол зах зээлийн тэр эрэлтийг бас зааж хэлээд байгаа. Энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээний энэ эрмэлсэн юуг бол энэ хөдөлмөр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ингээ гаргаж идэг ийм зүйлүүд бий. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн одоо эцэг эхчүүд одоо энэ өөрсдөө мэрэгжлээс суралцсан тохиолдолд одоо дэмжлэг өгөх үү гэдэг асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ одоогийн байдлаар би бас ингээд тоогоо тодруулаад асуухад нэг 29 эцэг суралцсан байгаа юм байна. Тэгэхээр энэ тохиолдолд бол зээлийн сангаас биш одоо тийм журам байхгүй учраас яамны зүгээс бол дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. За тэр өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөр суралцагч, за эцэгх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөр суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч эднэргээд ийм тоонууд бол манай яамн дээр бий. За танд ингээд энийг 24 оны байдлаар жишээлбэл өөрөө хөгжлийн бэрхшээлтэй 548 суралцагч сурж байна. За эцэгх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй 548. За хөдөлмөрийн гэр бүлийн аль нэг гишүүн нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь бол энэ чиглэлээр ингээд зээл дэмжлэг аваа сурж байгаа ийм одоо оюутны тоо бол 2123 байна. Тэгэхээр зэрэг энэ чиглэлийн мэдээнүүд нь бол байж байгаа гэсэн үг. Тий яг хоо тодруулах уу та? За саранчлан гүшин тодруулъя. Тэрний өмнө яг нэг юм за саранчлан гүшин тодруулъя. Тий. Тэгэхээр нөгөө хамгийн гол нь нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй биш ээж аав нь за хүүхдтэй ээж аавын хувьд нэг асуудал байгаа. Нөгөө талд ээж аав нь хөгжлийн бэрхшээлтэй байх юм бол бас нэг асуудал яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр би нөгөө энэ хил засалж хөдөлгөөн засалж гэдэг дээр чинь хүн ирэхгүй байгаад байна гэдэг чинь одоо энэ бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахаар сонгосон мэрэгжлээс сонгож байгаа хүмүүс л 18-тай 19-тай хүүхдүүд биш байгаад байна. Ээж аав нар өөрөө бас сурах гээд байна л гэдэг байгаа. Тэгэхээр тэр ээж аав нар бол 2 дахь мэрэгжлэрээ сурж байгаа юм уу? Эсвэл нөгөө тэтгэлэг авах нөгөө нас нь 18-9 гэдэг нас давсан тий одоо жишээлбэл 30-40 настай ээж аав байж болно шүү дээ. Гэхдээ би 2 дахь мэрэгжлээс сурыг. Гэхдээ миний сурч байгаа мэрэгжил нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах энэ одоо протез үт юм уу, хиймэл хөлөө үт юм уу, одоо хил засалж хөдөлгөөн засч болох гээд байгаа үед дэмжихүүл гэдэг асуудлыг асууад байгаа байхгүй. Энэ болцоо байх. Юу хоёр юм хэлмээр санагдаад байна да. Нэгдүгürt юу байгаад байгаа маа саранчлан гүшин юу. Энэ нөгөө тэргүүлэх тэгэл одоо эрэлттэй мэргэжлийн тэрэг гээд нөгөө дандаа нэг боловсролын эрхийн хуультай холбоотой асуудлууд байгаа учраас боловсролын эрхийн хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудтай холбоотой асуудлууд байгаа учраас хэдүүлийн тогтоолын төслийн энэ нэгдүгээр хэсэг дээр тэр хуулийнхаа заалтуудыг дурдсан өвчмөр юм шиг байна. Тэгвэл илүү тодорхой болоо саранчлан гишүүний яриад байгаа юмнууд тодорхой олчих бах. Тэгж болох бах те манайхаа. Нэг хоёрдугаарт нь юуны асуудал байгаа юм. Энэ саранчлан гишүүний энэ яриад байгаа тэр нэг тэргүүлэх эрэлттэй мэргэжил гэдэгт эдгээр хасагчих үү дээ. Тэгвэл орч чадахгүй штэ гэдэг асуудал яриад байгаа учраас энийг энэ тогтоолдоо заалт болгоод оруулчих юм л та.